Сайн мэцхан үзэгчдээ нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Бид дараах сэдвүүдийг хүргэнэ. Утаг бууруулахад иргэд хэрхэн оролцож байна вэ? Малынхаа чанарт сайн анхаарснаар 600 малтай айл жилд 30 орчим сая төгрөгийн ашигтай ажиллах боломж байна. С ิจ гтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгох асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Иргэд сайн дурын үндсэн дээр улсдаа өгсөн хандивыг бондын өр төлөхөд зарцуулахгүй. Өдөрт 3 шуудаа нүүрс төлдөг айл сарын нүүрсний хэрэглээнд 300 гаруй мянган төгрөг зарцуулдаг байсныг бид өмнө нь сурвалжлан хүргэж байсан. За тэгвэл шалны халаалт тавилснаар дээрх айл бол нүүрс төлөөнд мөнгө зарцуулахаа болж сард бол 200 гаруй мянган төгрөгийг бол хэмнэдэг болсон байгаа. За иргэд нүүрснээс татгалзах боломжийг бүрдүүлэхийн тулд засгийн газар 1-р сарын 1-ээс эхлэн ирэх 4-р сарын 1 хүртэл гэр орооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифыг бол тэглэхээр шийдвэрлэсэн байгаа. За засгийн газрын тогтоолд хөнгөлөлтөнд хамрагдах хугацааг бол оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл тооцохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлэх юм бол агаар ихээр бохирддог хүйтний үед гэр орооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг бол үнэлбэргүй болгож шийдвэрлэсэн юм а. За өнгөрсөн сард нүүрснээс татгалзаж эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдээр гэрээ цахилгаан эрчим хүчээр хангах шийдлийн талаар үзэсгэлэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд гарсан байгаа. За энэ үзэсгэлэнтэй танилцсны дараа ерөнхий сайд Баянзүрх дүүргийн 2 айланд бол зочилсон байгаа. За тэдний нэг нь бол 2 дугаар хорооны иргэн Донж авъях байсан. За тэднийх 2010 оноос үлзий зуух төсөл хэрэгжснээс хойш ийм зуух хэрэглэж байгаа юм байна. За үлзий зуух нь ердийн зуухтай харьцуулахад төрш бага хэрэгэлдэг, утаа бага гаргадаг юм байна. За засгийн газар бол гэр ороолын айл өрхийн шөнийн цахилгаан эрчим хүчний тарифыг тэгэлснийг бол тэднийх бол дэмжиж байгаагаа илэрхийлсэн байгаа. За тэгвэл өчигдөр цахилгаан халаагаараа суйрлуулсан байгаа юм байна. Энэ тухай сурвалжлагыг үзүүлье. 1 сарын 10-нд ерөнхий сайд, байгаль орчны сайд, Улаанбаатар хотын захирагч нар ирж манайд ирж энэ хоёр гишэнд халаагаар өгье гэж хэлсэн байсан. За тэгээд өрчин шинжингээ залгаж үзлээ. Дулааны хувьд бол эвийн сайхан л байна. Гал төлөхгүй нүүрсүүдтэй сутахгүй. Тэгэл шөнийн юугийн тэгэлцсэн болохтой загч чинь бас их өдрийн цагаар л зохицуулж заалгандаа л гэсэн бодолтой байна шүү дээ. За ямар ч ингэж энэ маягаар Улаанбаатар хотын нийт тогны сугам сүлжээ сайн байдаг бол айл болгон ингэж тавьчихвал ер нь их сайхан юм байна шүү гэж бодцсон. Ямар ч юм миний бодлоор нэг намар тэгэл гэрийн дулаалгыг сайн хийчихвэл ер нь их үр дүнтэй юм байна гэж бодцсон. Ирээдүйн хүүхдүүдийн эрүүл мэнд, бидний эрүүл мэнд энэ зохиож байгаа ажлыг бол бас их баяртай хүлээн авч байгаа. Одоо дэмжин. Тэгээ иргэд бидний зүгээс гэсэн орон гэрээнд дулаалах бас болцооны талын юмнуудыг бол бас бодож л байна л да бас. Шүн галлуулахгүй их маш сайхан онл урчин. Ерөөсөө утаагүй энэ төлөө тэмцэхийн тулд ерөөсөө ард иргэд бүгдээрээ нэг сэтгэлтэй байж ээж энэ сайхан Улаанбаатараа утаагүй болгож бүх хүмүүсээ эрүүл мэндийн төлөө ерөөсөө утаагүй болгохын төлөө ер нь доороос ахуулаад дээш ерөөсөө бүгд тэгж сэтгэл гаргаж ажиллавал утаагүй бол чадна. Тэгээд энэ халаагуурыг ер нь айл болгон ингээл тавьчих юм бол ер нь утаагүй болох юм байна. Утаг бууруулах бүхэл боломжит хувилбарыг ажил хэрэг болгох нь чухал байгаа. За засгийн газрын энэ 7 хоногийн хуралдаанаар Монгол улсын засгийн газар, бүгд найрамдах Австри улсын засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая еврогоор бол хэд хэдэн төслийг бол хэрэгжүүлэхээр болсон байгаа. За үүнд бол гэр орооллын утаг бууруулах чиглэлээр бол төсөл бол багтсан байгаа. За тухайлбал хамгийн олон хүн амтай Баянзүрх сонгон найрхан дүүрэгт дид бүтцийн шинжилэл хийх, тайшир, алтай улсын хангамжийн төсөлд бол санхүүжилт олгохоор бол шийдвэрлэсэн. За хэлэлцээрийн хүрээнд олгох 40 сая евро нь 18 жилийн хугацаатай хүүгүй. За эхний 5 жилд зээлийн үндсэн төлбөрөөс бол чөлөөлөгдөх юм нөхцөлтэй юм байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улс нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын буцалтгүй тусламжаа зээлээр бол 2011-ээс 2015 он хүртэл хугацаанд 130 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. За гэвч нийслэлийн агаарын бохирдол төдийлөн буураагүй нь хүн бүхний нүдэнд бэлхнээ харагдаж байгаа. За ер нь энэ хэмжээний мөнгөөр хотын төвлөрлийг сааруулж иргэдээ хөдөө орон нутагт малжуулсан бол арай өөр бодиттой үр дүн гарах байсныг бол хэлэх иргэд төлөөллөд бий. За тэгвэл агаарын бохирдлыг бууруулах хүрээнд иргэдийг малжуулах
ажлыг засгийн газар зохион байгуулна. За ер нь хөдөө орон нутагт малтай иргэд хэрхэн амьдарч байгааг бид хэд хэдэн жишээнээс харж болох юм. За манай сурвалжлагч Сүхбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаад ирсэн байгаа. За тэгэхээр 600 малтай өрх бол жилдээ 30 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллах боломж байгааг бол тэрээр онцолсон юм. За малынхаа чанарт сайн анхаарснаар за одоо 600 малтай бол жилд 30 орчим сая төгрөгийн ашигтай ажиллах боломжтойг бол энэ сурвалжлагаараа бид та бүхэнд хүргэнэ. За ер нь одоо Улаанбаатар хотод хэрвээ одоо тухайн өрх амьдарсан бол өрхийн одоо 2 гишүүн ажил хийгээ сар бүр тус бүр одоо 800 мянган төгрөгийн цалин авлаа гэж тооцоход бол одоо яг мал аж ахуйгаас эрхлээд одоо олсон орлоготой дүүцхүүц хэмжээнд бол хүрч чадахгүй гэдгийг Төв аймгийн малчин амар сайхны жишээн дээрээс бол харж болохоор байгаа юм. За тэрээр жилийн 4 улиралд малынхаа түүх эдийг борлуулж сар бүр 2-оос 3 сая төгрөгийн бол ашигтай ажиллаж байгаа. За жилийн 4 улиралд ашигтай ажиллаж байхаар тооцож бол малаа өсгөдөг. Тухайлах юм бол үнэгээ намар орой тугалуулж өвөл одоо хаврын улиралд сүүнээс ашиг шим хүртдэг. За намар зунд нь бусад малынхаа түүх эдийг борлуулах байдлаар зохицуулалт хийдэг юм байна. 92 оноос 25 жил мал болж байна. Хөдөө амьдрахад ядаж ирүүл байгаатай. Тэгээд дээрэс нь нэмээд одоо хөдөөний одоо манай энд гэхэд сүү хамгийн биелийн гаднаас авчдаг. Мөнгөний эргэлт эзэж мөнгөний эргэлттэй. Эхлээд гарч ирэхдээ нэг сайлын нэг хөхөртэй нэг 5 хонтой нэг адрахад тутаал гарч ирсэн. Тэгээд одоо нэг 20 хэдэн жил манай мал болоод ерөнхийдөө тоо биш чанарыг л их өгдөг. Сүүний чиглэлээр өхрөө өсгөж байгаа. Адуугаа болохоор хурдны чиглэлээр хоныг бол махны чиглэлийн хонь өсгөж байгаа. Жишээ нь сүүний чиглэлийн юу гэхэд нэг өхөр тэжих 2 өхөр тэжих шалгууд нэг өхөр тэжигээд өндөр сүү авал бидний эдийн засагт хамаагүй илүү өгөөжтэй үр дүн илүү байдаг. Одоо нэг саах таныг манайх нэг 8 10 литр гардаг. Тэгээ өдөртөө нэг 16 20 литр сүү авдаг нэг өхрөөс. Тэгэхээр тэрний одоо сүү 900 байна. Сүү хувьцаат компани манайх гэрээц үйл зөнгөө жилийн рүү удирлж хийж авдаг. Тэгэхээр ачиг өндөртэй. Одоо тэгээд ийшээ солонгос явал амьдарч чахаар энэ нутагтаа амьдраад тааваараа ядаж тэгээд амьдарч яхад бол болохгүй юу салах. Туслах малчин гэрлээ гэдэг. Туслах малчин та. Тэгээ манайх бол туслах малчингаа бол цалингаа юугаар мөнгө авал мөнгө, мал бол мал тэгээд цаад нь тэгээ гэрээ хийгээ тэгээд туслах малч одоо хэдэн төгрөгийн цалин тавь? Одоо туслах малчин битээр агаа хөвч битээр хоёул байдаг туслах малчин нэг 400 мянган цаасны цалин тавь. Манай Монголын бүх малчид ийм байгаасаа гэж бодож байгаа. Ерөөсөө тооны хойноос биш, малыг чанарын хойноос өөрчилдөж өсгөж үржүүлдэг байх хэрэгтэй. Бүх залуучуудыг ер нь малчтаа бид нар дэмжиж цаашдаа бас монголчууд маань дэлхийн нийтэд хөл нийлүүлж алхах энэ болцоонд бүрднэ гэж бодож байгаа. Монголчууд бол малынхаа махыг хамгийн амттай, хамгийн чанартай мах гэдгийг монгол хүмүүс мэддэг. Тэгвэл өөр хүн мэдэхгүй байгаа байхгүй. Тийм учраас өөр хүнд мэдүүлэхийн тулд яг үхээр тэр хүмүүсийн тавьж байгаа шаардлагад нийцсэн одоо ийм мал аж ахуйг бид нар хөгжүүлэх ёстой. Ингийн тулд яг үхээр энэ мал эмнэлгийн үйлчлэгийг олон улсын чанар стандартад нийцсэн байдлаар үйлчлэгээ үзүүлдэг, малаа ч гэсэн эрүүлжүүлдэг. Ингэж байж эрүүл малтай байж бид нар өнөөдөр энэ олон төрлийн ургамал идж байгаа малын энэ үржил шимтэй өрснөөс ургасан энэ ургамлыг идж байгаа малын мах өнөөдөр ийм чанартай, ийм битмэнлэг, ийм амин дэмэгтэй малын мах шүү гэдгийг сурчлахын тулд бид нар эрүүл малтай байх хэрэгтэй. Тийм учраас манай засгийн газрын зүгээс энэ малаа бид нар малынхаа гаралтай түүхийдийг борлуулын мах экспортлогч гэж яриалдаг мөртлөө юунаас болоод энэ маань экспортлох болцоогүй байна. Юунаас болоод малын гаралтай түүхийдийг өнөөдөр дэлхийн зах зээл дээр худалдаалах болцоогүй байна. Юунаас болоод бид нар малын гаралтай түүхий дээр үйлдвэрсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр борлуулж чадахгүй байна гэдэг энэ зүйлүүдэд судлаад үзэх юм бол үндсэндээ нэгдүгээр эрүүл малтай байх хэрэгтэй байна. Хоёрдугаар тэр улсуудын өөрсдийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн ийм бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Ингийн тулд энэ засгийн газар ажиллана гэж. За мал аж ахуйн салбарт тодорхой бодлого төлөвлөлт хэрэгтэй байна. За тухайлх юм бол хот орчимд одоо өвхрийн фермер ашигтай байгаа бол аслагдсан аймаг сумдад махны чиглэлээр малаа өсгөж болох юм. За түүнчлэн аль аймагт бод малыг төлхөөсөх үү? За бог малыг хаана илүү ашигтай одоо өсгөж болох вэ? Энэ тооцоолыг бол нарийн гаргах хэрэгтэй байгаа. За өнөөдрийн байдлаар Улаанбаатар одоо хотын орчимд бол 1470 гаруй фермер ажиллаж нийслэлийн нийт сүүний хэрэгцээний 30 орчим хувийг бол хангаж байгаа юм а. Манайх бол хосол мал ашиг шимтэй өхрөө бас хар тарлан гэдэг цэвэр сүүний нээлттэй. Тэгээ ийм хоёр үйлдвэрийн өхрийг барьж байгаа. За энэ ямар зорилттой гэхээр бүр сүүнийхээ чиглэлээр эрчимдсэн ийм аж ахуйнуудад үржлийн мал цэвэр үйлдвэрийн юмыг нийлүүлэх. Хоёрдугаарт нь нөгөө хосол мал ашиг шимтэй. Манайх нь бол нэлээд тийм байгалийн юмыг төшгөлсөн
Тэгээ ийм рүү явахлаар энэ хосолмол ашиг шимтэн бол арай бас нэг бүх бат чанартай тижэл арай баг зарцуулдаг гэдэг юм уу ийм даваа чанаруудтай. Тэгэхээр энийг бас бэлдэж өгье гэсэн ийм хоёр зорилгоор бас энийг өржүүлж байгаа. Тэгээд Та хослол гэхээр одоо энэ гардан дижээх за тэгээ бэлчээр тарахыг яриад байна уу? хосолмол ашиг шимтэй гэдэг юм байна. Тэг сүүгээ чирж махаач ярина гэсэн үг шүү дээ. Хосолмол ашиг шимтэй тий. Тэг тэргээр онцлог юм. Энд хар тарлан үйлдвэр байна. Швецийн бор Алатау гэж ийм хоёр үйлдвэр байна. Одоо яг манай Монгол орны энэ орчинд аль үйлдвэрийнх нь илүү зохимжтой байна? За сүүний чиглэлээр бол дэлхийд тарсан өхөр бол хар тарлан шүү дээ тий. Хосолмол ашиг шимэд энэ Алатау үйлдвэрийг үржүүлсэн байдлаараа бол Монгол улс 50 эдийн оноос эхэлж үржүүлсэн. Тэгэлэр зэрэг энд бас нөгөө нэлээд хэсэг улсууд дасцсан энэ үйлдвэрийг бас сонирхдаг тий мэддэг ийм улсууд байна. Тэгээд нөгөө зах зээл ихснээс хойш бас энэ үйлдвэр алдагдсан байсан. Тэгээ одоо энийг бол цэврээр нөржүүлж тэдний цусын сайжруулах ашиг шимийн нэмэгдүүл ийм гол чиглэлээр энэ үйлдвэрүүдээр ярьж байна л да тий. Сүүний гарц хэрв? За манай нэг үнэнээс дунджаар одоо сайлын хугацаа гэдэг чинь 305 хоног хэлж байна тий. Энэ үед нэг үнэнээс 4550 литр сүү саасан. Рекорд нь бол 305 хоногт 9000. За энэ 9000-ыг өгж байгаа үйлдвэр нь хар тарлын үйлдвэр тий. Швецийн бор бол өдөртөө нэг 15 литр сүү 20 орчим. Энэ дотроо бас хэлбэлцэлтэй тий рекорд байж байна. Бас арай бага өгдөг гэж байж байна. Ийм өдөө ер нь үйлдвэрийн дунд чинь 3 туглуулахад бид нэг 7000 литр сүү саана гэсэн юм зорилттой байна. Дотоодын сүүний хэрэгцээний бол хэрэгцээг 5-6 жилийн өмнө бол бид нэг 10%-ийг л хангаж чадчихсан. Ялангуяа хот сүрэнгийн хүн амын хэрэгцээний. За одоогийн байдлаар 30%-тай болцоод байгаа маань. Энэ өс нэмэгдэж байгаа энэ бас сайн цэвэр үйлдвэрийн үхэр хот орчимд бий болсоноор энэ хэрэгцээг 20%-аар шууд хангаж өгсөн байгаа. Цаана дахиад боломж бол байгаад харагдаад байна. Бид бүхний бас гаргасан схемээр бол одоо тухайлах юм бол хитрхи их том ферм бол бас нэг аж ахуй нэгж авч явахад их хүндрэлтэй, зардал их хүндрэлтэй байдаг. Тэгэхээр зэрэг 50 үхэртэй, 50 үнэтэй, 50 үнээс аадаг тийм фермер 6-гаар нь багцлаад дундаа нэг одоо саалтуур дахиад хөргөлтийн танкуудтай болсонгоор бол бас энэ зардлаа хэмнээд бололцоо байна гэж үзэж байгаа. Тэрний нэг загварууд маань бол одоо ингээд хот орчимд бий болоод эхэлж байна гэж хэлж байна. За малыг бол тооноос илүү чанарт анхаарч өсгдөг. За малчид жилийн 4 улирал бол ашигтай ажиллах боломж байгааг бол хэд хэдэн жишээнээс харж болохоор байгаа юм. За цаашдаа малчид зах зээлийн судалгаатай мал өсгдөг. За төрийн малын тоонд бас чанарт одоо урамшуулал өгдөг тогтолцоо хэрэгтэй байгаа юм. За Монгол Улсын засгийн газар хөдөө аж ахуйг хөгжүүлэх, олон улсын сангийн хооронд байгуулах зах зээл ба бэлчээрийн удирдлагын төслийн одоо нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг бол дэмжиж улсын хурлын холбогдох байнгын орондоо зөвшөлтсөхөр босноо л өчигдөр болсон засгийн газрын үеэр бол мэдээлсэн байгаа. За 9 сая Америк долларыг өмнө нь төсөлд хамрагдсан аймаг сумдад нэмэн өртгийн сүлжээ бий болгох замаар одоо амжиргааны баталгаажих төвшнгөөс доогуур орлоготой иргэд болон малчтын одоо амжиргааг сайжруулж ядуурлыг бууруулахад зарцуулахар төлөвлөж байна. За өмнө нь буюу 2011-ээс 2016 онд Архангай, Булган, Говьалтай, Хөвсгөөл, Хинтий аймгийн 89 суманд энэ төслийг хэрэгжүүлж малчтын 120 бүлэг, за эмэгтэйчүүдэд давмгаалсан 450 гаруй бүлэгт бол дэмжлэг үзүүлж байсан байна. За үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төслийн хүрээнд нийгмийн хариуцлага, хамтын оролцоонд тулгуурлан бэлчээрийн зөв ашиглалт бий болгож бэлчээрийн дааз, за багтаамжийг хянаж үнэлэх юм байна. За мөн хөдөө аж ахуйн түүхийд материалын үнийг нэмэгдүүлэх, малчид эмэгтэйчүүдийн бүлэгт одоо санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх, за худалдан авагч үйлдвэрлэгчтэй холбохоор төлөвлөж байна. За 9 сая Америк доллар 125% хүүтэй 25 жилийн хугацаатай байх юм байна. Хүний эрх чөлөөг хамгаалах, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор с жигтнийг баривчлаж цагдаа орох хугацаа 72 цаг байсныг 24 цаг болгох асуудлыг засгийн газар хэлэлцсэн байгаа юм. За шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын судалгаагаар 2014 онд 1860 гаруй хүнийг одоо баривчилснаас 650 хүнийг бол 72 цагийн хугацааг нь дуусгаж байж баривчлах байрнаас сулж байсан байна. За гэтэл 913 хүнийг 14 хоног хорсонч тэдний 300 хүнийг нь яллагдагчаар татаж үргэлж
үргэлжлүүлэн хорьсон байна. Эрүүгийн хэрэг шалгах шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдсон боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган улсын хурлд өргөн мэдүүлэхээр тогтсон юм а. 24 цагийн хугацаанд ямар нэгэн байдлаар үндэслэл бүхий тийм бодлого баримт байхгүй бол тухай төлөвийг суулгаж явуулах хэрэгтэй. Өнөөдөр үүсэж байгаа практикийг аваад үзэхэд үндсэндээ одоо баримтлагдсан хүмүүсийн 3/2 нь цаашаа шүүх рүүгээ прокурор шатны жалгагдагчаар татагдж явдггүй. Өөрөөр хэлбэл 3/2 нь бол гэмт хэрэг үлдээгүй байна гэсэн үг. Тэгэхээр өөрөө энэ утгаараа бол энэ үйл ажиллагаанд бас хүний эрхийг бас хангах хэрэгтэй. Хэрвээ одоо та хүний эрхийн талцж байгаа баримтлах юм зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж байгаа бол гарцаагүй газар дээр нь гэмт хэргийн үйлсэж байгаа тэр агшинд нэгдүгээрт барьсан бол саатуулах хэрэгтэй. Хоёрдугаар гарцаагүй үндэслэхийн хөтөлбөрөнд байгаа бол шүүхийн зөвшөөрлөөр энэ ажиллагаанд хийх хэрэгтэй гэдгийг хүлээж өгч байгаа. За цагдаа аргатай холбоотой асуудал дээр бас нэлээд өөрчлөлтүүд гарч байгаа. Хүний ямар нэгэн байдлаар үндэслэхгүйгээр цагдаа ороод байдаг, хилийг хориод тавьчихдаг. Энэ үйл ажиллагаанд бүгд одоо тусгай хяналттай болж байна, зөвшөөрөлтэй болж байна. Дураараа хүнийг баривчлалт саатуул цагдаа ордыг бол өөрчлөё гэж байгаа. Гарцаагүй одоо зохион байгуулалттай тийм гэмт хэрэгүүд үндэсний аюулгүй байдлын эсрэг дээр л одоо цагдаа орж бай. За бусад тохиолдолд бол үнэхээр гэмт хэрэг шалгуулахаас санаатаагаар зайлсхийхэд байгаа, орхон зайлаад байгаа. Ийм нөхцөл байдал дээр л бол цагдаа орж бай. Бусад тохиолдол дээр бол цагдаа орохгүй гэдэг ийм зарчмын өөрчлөлт бол орж ирж байгаа. Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Америкийн нэгдсэн улсын Glay Science компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа 3,000 хайрцаг хар оны эмийн галын болон нэмэгцэн өртгийн албан татварын зардлыг засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна. За тус компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвчлөл өндөртэй, за бага орлоготой иргэдийн дунд хэрэгжүүлдэг хөтөлбөрийнхөө дагуу Архангай аймгийн 45-аас 60 насны С вирусын халдвартай иргэдэд хар оны эмийг үнэлбэргүй олгохоор шийдвэрлсэн юм байна. Өнгөрсөн сард хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтарч бас үндэсний зөвлөлт хорооны хурлаар оруулж харваны болон бусад С вирусын эсрэг эмэнд нийт 210 мянган төгрөг хөнгөлөлт үзүүлсэн. 210 мянган төгрөг нь нэг хайрцагнаас үзүүлж байгаа хөнгөлөлт. Тэгэхээр 3 хайрцаг нэгд курс болдог. Нэг курсээс бол 630 мянган төгрөг хөнгөлнө гэсэн үг. Цаашдаа бол энэ хөдөө орон нутгууд болон аймаг сум дүүргээр нь энэ элэг бүтэн Монгол хөтөлбөрт хамруулж энэ хөтөлбөрийнхаа хүрээнд тодорхой хэмжээгээр олон улсын байгууллагуудын хандив тусламжийг авч эрүүлжүүлэх үйл ажиллагааг бол хамтран зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. За улс орны эдийн засгийн хүндрэлээс гаргахад зарим иргэн гишүүд бол хандив өгч эхэлсэн байгаа. За үүний нэг жишээ бол иргэн овсор гарав байгаа. За гавьяат эдийн засагч тэрээр улстай бол 10 сая төгрөг 10 адуу залтан бөгжөө бэлгэлсэн байгаа юм. За яг энэтэй холбогдуулаад бол одоо зарим мэдээлэл бол гарч байгаа. За төр ард иргэдээс хандив авч бондын өрөө төлөх гэж байгаа мэтэр гуйсан мэдээлэл байгаа гэдгийг бол засгийн газраас бас мэдээлж байгаа юм. За үүнтэй холбогдуулан Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт за байр сууриа илэрхийлж зарим сайд нарт үүрэг өгсөн байна. Хандив бол иргэдийн сайн дурын аян засгийн газар ийм аяныг эхлүүлээ гэж хэлээгүйтэй адил иргэдийнхээ сайн дурын санаачлагыг зогсоо гэж үүрэгдэх боломжгүй. За эх орно гэж байгаа сайхан сэтгэлтэй хүнийг түүний үйлдэлийг ч гэсэн цааш түлхэх түлхэж болохгүй гэсэн байр суурийг ерөнхий сайд илэрхийлсэн байгаа. За тиймээс төрийн сан дээр хандивын нэгдсэн данс нээхэн зөв. За хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож энэ хугацаанд ирсэн орлого хандивыг өдөр бүр олон нийтэд ил тод мэдээлж байхыг бол сангийн сайд чойжос өрөнд үүрэг болгосон байгаа. За иргэдээ сайн дурын үндсэн дээр цугларсан хандивыг засгийн газрын хуралдаанаар хилцэж эрүүл мэнд боловсрол нийслэлийн утааг бууруулах за дэд бүтцийн шинжиллийн зэрэг ард түмнийхээ хяналтанд ор зарцуулах юм байна. Толгомцсон үр төлбөрүүдэд төрж чадахгүй нэ гэдэг ийм зүйлийг бол бас хэвлэл мэдээлэл хэрэгслээр ярьж байгаа. Ерөнхийдөө бол үндсэндээ энэ төлбөрөө төлөх нөхцлүүдээ бол тодорхой болгосон. Ямар ч байсан одоо төлөх болцоо боломж бол бүрдсэн гэж юм. За эх оронч санаачлага эхлүүлсэн үүнд нэгдсэн иргэдэд Монгол Улсын засгийн газрын одоо нэрийн өмнөөс аль бие усаар талархал илэрхийлэх за хандивын аянд оролцсныг нотлох батламж хадгалуулах зэргээр тухайн иргэдэг одоо алдаршуулахыг бол холбогдох сайд нарт ерөнхий сайд үүрэг болгосон байна. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ бид нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.